Онцгой эдлийн аврагч Жанчуу агсны эхнэрээ ганц цаг 5 хүүхдийн хамт бяцхан бомбартай брэндээ өргөжүүлсээр байна. Том хүн дэлгүүрийн засал чимэглэл, засварын ажилд туслах бол том охин нь бүтээгдэхүүн оёох, бага охин бомбартай нь модель хийх зэргээр бүгд гар бие оролцдог байна. Ганц цаг 4 дахь хүүхдээ тээж байхдаа дунд хүүхдийнхээ цэцэрлэгийн бэлтгэлийг хангах гэж олон газрыг зорж байсан тул цэцэрлэгийн хүүхдийн төрөлцсөн дэлгүүр нээх шаардлагатай байна гэж анх санаагаа олж байжээ. За ингээд цэцэрлэгийн хүүхдийн ор хүнчлийн давуу, гутал хувцсны ууц зэргийг үйлдвэрлэж, жилээс жилд чанараа сайжруулж, төрлөө нэмэгдүүлснээр өнөөдрийг хүрсэн байна. Энэ даван дээр ингээ баг унтахаар баг зэрэг хөлрөөд байгаа юм чи. За энийг ингээ сайжруулчих гэдэг юм те. Ер нь ингээл айгүй их тийм. Би өөрөө бас судалгаа айгүй их хийдэг. Багш нартай айгүй их уулздаг. Одоо зүгээр нэг гуцны утаа илаа гэхэд за энийг ингээд ойхоор багш нараа энд нэг бариул хийчихвэл 40-50 хүүхдийн юм уудалсан олж байгаа болохоор бас багш нараа бас нэг талтай боддог тий. За энийг ингээд хийчихвэл бас 50 хүүхд нэг 50 хүүхдийн ор хураахад нэг багш нэг 10-аас 20 минут зарцуулдаг бол за энийг нэг ингээд энд нэг юм хийчихвэл нэг 10 минут ч юм уу тий. Тэр багш чинь бас олон хүүхдэд ажиллаж 10 минутын ч гэсэн. Тэд дэлгүүрээ бага охиныхоо бомбартай нэрийг оруулж бяцхан бомбартай гэж нэрлсэн байдаг. За иймээс ч бага охин бомбартай нь цэцэрлэгийн хүүхдийн хувцсны модельээр ажиллаж ээждээ тусалдаг. За энэ мэтээр эерэг бүхнийг шингээсэн энэ брэнд дахин нэг салбартай болсонд Яарангийн оршин суугчид баяртай байлаа. Миний том хүү бол тэгээд одоо миний бүх юмд барамгаар хаач явсан цогтой. Тэгээд том охин бол нөгөө салбарын дэлгүүрээ хариуцаад үлдсэн маа. Тэгээд одоо би чинь ажил амирх болохоор давнуудаас ойж хүч өрөхгүй тэгэл манай том охин бас ойлцож байгаа. Гэхдээ манайхаас нөгөө нэг гэрээт ойдлчтэй. Тэгээд би өөрөө болохоор ер нь бол эрүүл мэндийн шалтгаанаас болоод удаа сууж гоёх бол хориотой учраас эсгүүрээ яг өөрөө гардаж хийгээд ойдлоодаа тусдаа ойдлцонгуудаараа хэлэгдэг. Тэгээд зав гараад юу яавал бас туслах маягаар өөрөө бас ойноо. Гэтэ манай охин бас энэ жил ояа сурцсан. Амар баяртай. За өглөөнөөс хойш орж ирсэн 10 хүний 7 нь бол яг манай үнцэн хэрэглэгчд орж ирчихлээ. Энэ бомбартай штэ гэж бүр шууд таньжил. Энэ даваг танахаас авсан штэ. Танах чинь нэр улаан дэлөө гэж шууд тест. Өстө ямар гоё юм бэ? Ашгүйдээс ийм гоё дэлгүүр арах ирж байгаа. Ер нь тэгж айгүй хүлээж авчихсан.